нийтийн өмчийн тухай хууль, төрийн болон орон нутгийн өмч компанийн засаглалт байдлыг сайжруулах, өргөж нэмэгдүүлэх тухай хуулиуд хэлэлцэгдээд батлагдах юм бол төрд нүүрлс хулгайг зэгслэх, зам төрийн өмч компаниудаас өргөж дээшилж олон нийтийн хяналтанд орох, гүйцэтгэх удирдлага төлөө зөвлөлтөнд хараад тусаар томилогдох. За үүнээс гадна бол нийтийн өмчийн тухай хуулийг баталснаар Монгол улсын үндсэн хууль заасан стратегийн ач холбогдолтой ашигт малтмын ордын ашиглалтын өргөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх үндсэн хуулийн энэ амин чухал заалт амжилна гэж үзэж байгаа. Хамгийн гол нь төрийн өмч эзэнгүүддэг байдлыг халж түүнд тавих иргэн олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх эерэг ач холбогдолтой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол байгалийн баялаг ард түмний мэдэлд байх үндсэн хуулийн зарчим бүрэн хэрэгжих боломж өрдөнэ. Үүнээс гадна бол төрийн өмчт компаниуд хувийн хвшилтэд өрсөлдөж эдийн засагт хувийн хвшлийн өсөх, хөгжих, дэвжих, өргөжин тэлэх орон зайг булааж байгаа энэ байдал бол зогсоогдож бас илүү эдийн засагт төрийн биш хувийн хвшлийн оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байна.